За сайн байцгаана хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр соливсон үнцэг гэсэн хичээлийг багш нь тайлбарлаж өгнө. За энэ үнцэг гэсэн хичээлийг тайлбарлахын өмнө багш нь та нарт хамар үнцэг, босоо үнцгийн талаар өмнөх мэдлэгийг сануулъя. За хамар үнцэг гэж ямар үнцгийг хэлдэг вэ гэхээр нэг ерөнхий талтай хоёр үнцгийн нөгөө хоёр тал нь бие биенийхээ гүйцэлд болж эдгээрийг хамар үнцгүүд гэдгээ гэж багш нь тайлбарлаж байсан. За хамар үнцгийн нийлбэр нь 180 градус гэдэг. Багш нь зурж харуулж ин та нар сануулах зорилгоор за А, С тал дээр О, Б гэсэн шулуун татаад за үнцгүүдээ багш нь тэмдэглэж байна. За 1-р үнцэг, 2-р үнцэг. За ингээл харангуут хүүхдүүд маань бүгд энэ ш тэгээд мэдчихэж байгаа. 1-р үнцэг дээр нэмэх нь 2-р үнцэг тэнцүү 180 градус болно. Энийг хамар үнцэг гэдэг гэдэг. За босоо үнцгийг багш нь тайлбарлаж өгье. Нэгнийх нь хоёр тал нөгөө хоёрынхаа гүйцэлд болдог хоёр үнцгийг босоо үнцэг гинэ. За босоо үнцгүүд гэж ямар үнцгийг хэлдэг вэ гэхийг багш нь зурж харуулж байна. За тэмдэглэгийг нь тэмдэглэж байна. За нэгэн тоо гарч ирсэхгүй шүү хүүхдүүд харж байгаарай. За ингээ хосоор нь нэг зураасаар зураад, хоёр зураасаар зураад энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр тэнцүү үнцгнүүдийг болохоор юу яадаг юм? Ижил зураасаар зураад байна. Тэгэхээр босоо үнцэг гэж ямар үнцгийг хэлдэг юм бэ гэхээр тэр гүйцэлд болж байгаа үнцгүүд гэх. Тэгэхээр үргэлжлүүлээд зурсан маа үнцгүүд буюу 1-р үнцэг, 2-р үнцэг хоёр хоорондоо тэнцүү, өөрөөр 3-р үнцэг, 4-р үнцэг хоёр хоорондоо тэнцүү юм шүү гэдгийг харуулж байна хүүхдүүдээ. Та нарт соливсон үнцгөө тайлбарлая. Соливсон үнцгөө. За доорх үнцгүүдийг соливсон үнцэг гэдэг. Багш нь параллел хоёр шулуун татлаа. За параллел хоёр шулууныг нэг шулуунаар багш нь огтлцуулж байна. За эндээс 1-р үнцэг, 2-р үнцэг бүх үнцгүүдээ багш нь тэмдэглэж байна. Та нар бас зураад ижилхэн тэмдэглээд яваарай. За 3-р үнцэг, 4-р үнцэг. За 2 зураастай 1 зураастай хүүхдүүдэд ажиллаж байгаа. Өөрөлдвөл босоо үнцгүүд байна, хамар үнцгүүд байна. Энд чинь гээд харж байгаа ялгүй дээ. За ижил зураастай болохоор тэнцүү үнцгүүд байдаг юм а гэдгийг харуулж шүү хүүхдүүдээ. За одоо эндээс ажиглаарай хүүхдүүдээ. Эндээс харахаар параллел хоёр шулууныг нэг үнцгээр огтлцсон байгаа биз. За тэгэх юм бол үнцэг 3-ыг олоод харчих. Үнцэг 3 маань 5-тайгаа тэнцүү. Доош хараарай. Үнцэг 3 маань дээд талдаа үүснэ. Доод талдаа үнцэг 2 маань. Тэгвэл өөрөөр хүүхдүүдээ аль нэлэнтэй тэнцүү ээж болох вэ гэх юм бол үнцэг 2 маань үнцэг 8-тай тэнцүү ээж болно. Зөрүүлж жишээдээ штэ. За энийг соливсон үнцэг гэж хэлээд байгаа юм шүү хүүхдүүдээ. За энэ соливсон үнцгийн чанар, хамар үнцгийн чанар, босоо үнцгийн чанаруудаа ашиглаад за бодлого нэг мэддэхгүй байгаа үнцгийг болоо гэж. За параллел шулуун зурж байна. За энэ x үнцгийг олох нэ хүүхдүүдээ 67 градус гэдэг. Тэгвэл өмнөх соливсон үнцэг гэсэн чанарыг ашиглаад x үнцгээ сайн ажиглаарай хүүхдүүдээ. Тэгэхээр соливсон үнцгийн чанар ёсоор x тэнцүү 67 гарч байна. Тэгвэл соливсон үнцэг гэж энэ үнцгийг хэлдэг байна шүү дээ. X тэнцүү 67 градус гарч байна гэдэг. За хараад аваа. За дараачихын бодлого. Мэддэхгүй байгаа үнцгийг олоо гэж байна. За ямар бодлого өгцнийг багш нь зургийг харуулж байна. За ийм хоёр үнцэг өгцөн байна. X дээр нэмэх нь 12 градус, нөгөөд нь 3x дээр нэмэх нь 48 градус. Тэгэхээр x үнцгийг олох нэ. X маань ямар вэ гэдэг. За тэгвэл параллел шулуун гэдэг маань хүүхдүүдийн параллел шулууны 3 дахь шулуунаар огтлж штэ. Тэгэхээр параллел шулууныг ингээ зөөгөө тавьчихад ингээ хумид тавих юм бол нэг шулуунаар огтлж байна гэсэнтэй адилхан. Тэгэхээр тэр доор үүсэж байгаа 3x дээр нэмэх нь 48 градусын үнцэг маань дээд талд ингээ зөөгдөд үүсэж байна гэсэнтэй адилхан болчихж байгаа. Тэгэхээр x дээр нэмэх нь 12 градус, 3x дээр нэмэх нь 48 градус гэдэг маань хамар үнцэг болж байгаа учраас энэ хоёрын нийлбэр маань 180 градус гэсэн үг. Эндээс энэ тэгштэглээ бид нар зохиож байгаа учраас x-ийг олоход л хангалттай. За тэгвэл 1x дээр 3x-ийг нэмэхээр 4x градусаар нэмэхээр 60 градус тэнцүү 180 градус. Эндээс тэгштэглээ бодчих штэ. 4x тэнцүү 60 градус хоошоо гарлаа 120 градус, x тэнцүү 30 градус ингээл олчихно хүүхдүүдээ.
За чанараа ажилласан бол багшийнхаа өгсөн бодлогуудыг сайн бодоод өөрсдийгөө шалгаж үзээрэй. За гэрийн даалгавар. Сурах бичгийн 93 дугаар хуудасны номер 1-ээс 13-ыг хийгээрэй. Багш нь контентын номноос авсан шүү. За